эсэлчүүдэд үзүүлж байгаа хот нийтийн аж ахуй үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, за мөн ажлын зохион байгуулалтаа улам уялдаа холбоотой болгох, тэр хэмжээгээр ажлын ач холбогдлыг багасгах, иргэд олонний оршин суугчдаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, энэ өөрсдийн нөөц болцоогоо улам дайчлах сайхан сэтгэл, том зорилго, ингээд хамт олонний сайхан халуун сэтгэл уялдаа холбоогоор энэ цуглаж, ур чадвараа нэмэгдүүлж, ур чадвараа шалгаж, за тэгээд аж ахуй салбарын шилдэгээ тодруулах ийм сайхан одоо арга хэмжээ зохион байгуулж байгаа би бол баяртай байна. Хөтөлбөрийг аль болох хэмнэх, технологийн шийдлийг нэвтрүүлэх, тэр хэрээрээ цагааны нэмэгдэх юм байна. Тэр энэ өвлийн турш бид нар бас нэлээд тийм зоригтой шинжилтүүдийг хийнэ гэж. Иргэжил бас хийн. Бүх түүхийн аж ахуй нэгжүүд дүүргүүд шаардлагатай хогийн машин байна уу? Эсвэл одоо энэ гудамж талбай цэвэрлэдэг тоног төхөөрөмж байна уу? Бүх зүйлээр нь бүрэн жигэд хангая гэж байна. Хамгийн гол нь энэний бид нар хэрэглээг нь бүрэн гаргах хэрэгтэй. Хизээч энэ өндөр үн өртөг төлөөд энэ тэндээс авч ирсэн тоног төхөөрөмжүүд үргүү энэ тэнд мараалын хэрэглэлд орох ёсгүй. Энэ тэнд сул зогсох ёсгүй. Ачаал давж явах ёстой. Бүрэн бүтэн байх ёстой. Цэвэрлэгээ үйлчилгээ арчилгаа бодлогыг байнга хийж явах ёстой. Сэлбэг хэрэгслийн байнга байх хэмжээнд байлгаж явах ёстой. Энэ бол түүхийн компаниудын өдөртлөг, дүүргийн засаг дарга нарын үүрэг. Түүхийн ажилчдын бас эрүүл мэнд, та бүхний эрүүл мэнд, хөдөлмөр аюулгүй байдал, нийгмийн халамжийн асуудал маш чухал. Хамгийн хүнд хүчээр ажлыг хийж байгаа. Хамгийн бага цалин авч байгаа гэж хэлж болно. Хүний хамаг хог хаягдал ойртож боддоггүй тэр бүхэнд та бүхэн хүрдэг. Та бүхэн тэнд байж идэг. Тэгээд хангамж маш бага. Хоолны мөнгө нь цавдаа 80,000 төгрөг. Авдаг цалин 600,000 төгрөг. Амьдардаг газар нь хаа хол автобусны буудлаас хэдэн километр. Ийм асуудал дээр бид нар онцгой анхаарч ажиллана гэж